Хилийн цэргийн техник 132 дугаар ангийн Хилийн цэргийн тэг 103 дугаар салбарын дугаар тэмдгийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Хилийн цэргийн командлагчийн тушаалаар хүндэтгэлчин цэргийн шинжилгээ ухааны дэд профессор Хурандаа Дорцрунгийн нэрэмж толголоо. Энэхүү ёслолын ажиллагаа нь Монгол Улсын хүндэтгэлчин цэргийн шинжилгээ ухааны дэд профессор Хурандаа Дорцрунгийн гэргий бэлтгэл дэд Хурандаа Пүрвсөрөн, том хүү бэлтгэл дэд Хурандаа Ган зөрөгт, Хилийн цэргийн тэг 103 дугаар салбарын захирагч Ахлах Тэслэгч Уртнасан, Хилийн цэргийн техник 132 дугаар ангийн захирагч Хурандаа Ган Төмөр, Ахмад Хилчдийн оролцож Хилчин Хурандагийн гавьяа төсийг мөхчүүлэн Монгол Улсын хилийн дугаар тэмдгийн дурсгалын самбарыг сөндөрлүүллээ. Монгол Улсын хүндэтгэгчийн Дорцрунгийн хил хамгаалах байгууллагын түүхэнд оруулсан хувь нэмрийг хилчид хүүхэд залуу сурталчлах зорилгоор Хурандаа Дорцрунгийн нэрэмжит хүндэтгэлийн болонг Хилийн цэргийн тэг 103 дугаар салбарт байгуулсныг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд танилцуулсан юм а. За Хурандаа Дорцрун нь хорооны штабын 5 бүртгэл, нууцын офицер, штабын дарга, отрядын дарга, Хилийн цэргийн дээд сургуулийн дэд захирал, Дорнот аймаг дахь хилийн төлөөлөгчийн удирдах газрын даргаар тус томилогдсон төр улсынхаа төлөө 47 жил мэдлэг урьд дураад ажиллан ажилласан хүндтэй нэгэн билээ. Надад сэтгэл маш их өндөр байна. Миний өөр хүүхэд ажлын нэрч гисэн өвөөгийнхаа хийж явсан ажил төрөл бүх зүйлээр бахархан дурсаж байгаа. Ялангуяа миний өөр хүүхэд Америкийн нэгдсэн улс, Мексик, Герман улсад сурч амьдарч байгаа өөр хүүхдүүд маань ч гэсэн өвөөгөө аавыгаа энэ сайхан нэрэмжит багантай болсонд маш их баяртай, та бүхэнд баярлж талархаж байгааг минь дамжуулаарай гэж хэлснийг би та нартай уламжлан хэлье. За өнөөдөр Хилийн 1480 дугаар тэмдгийг Монгол Улсын хүндэтгэгчийн цэргийн шинжилгээ ухааны дэд профессор боловсролын тэргүүний ажилтан Хурандаа Дорцрунгийн нэрэмжит Хилийн тэмдэг болгон мөнхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж явуулж байна. Хил хамгаалах байгууллагаас бодлого шийдвэртэйгээр Хилийн тэмдэгтүүдийг тухайн участагт ажиллаж амьдарч байсан анги байгууллага чадварлаг удирдах улсын хил хамгаалтыг зохион байгуулж явуулж байсан түүхэн гавьяа бүхий хүмүүсийг дурсан мөнхжүүлэх, тэдний үйл хэргийг хойч үед мэдүүлэн таниулахын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Өнөөдрийн үйл ажиллагаагаар Хурандаа Дорцрунгийн маань гэр бүл үр хүүхдүүд нь ирж энд ёслолын ажиллагаа хийж мөн дурсгалын баг нь босгож ёслолын үйл ажиллагааг ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Хурандаа Баян мөнхийн Дорцрунгийн гэргий бэлтгэлтэд Хурандаа Шагдраа хөхтэй Пүрвсөрөнг Монгол Улсын хилийн халдшгүй дархан байдлыг хангаж хил хамгаалах байгууллага ангийн хөгжил цэцгэлэлт залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд оруулсан итвүү сэтгэлийг үнэлж ангийн хүндэт тэтэрт бишиж алдаршууллаа.